375 хим хүртэл халдаг хүүхдийн тоглоом байсан гэдэг чинь одоо кальцийн карбид гэдэг нэртэй химийн бодистой тоглоом байсан гэдэг чинь одоо энэхүү буугаар чинь буудуулах юм бол хүн үхэн нэстэй. Тэгээ энэ тоглоомыг харахад ч аимшигтай шүү дээ. Гэхдээ ийм том дарцаар чинь толгой нүдлүүгээ харуулах юм бол угаасаа 6,000 хүн гэмтэх нь аргагүй үстэй. Гэтэ би жоохон бахта энэ тоглоомыг харж ирсэн шүү дээ. Гуруугаа хазуулахгүй ингээд татаж авах магадлал угаасаа л байдгүй үстэй. Та нар нэмжлэгийг харж байна уу? Миний лав оролт тацал биш үү наа. Та хүүхэд байхдаа тоглоомын дэлгүүр ороод нүд чинь гэрэлтдэг байсан уу? Бид хүүхэд байхдаа тэдгээр тоглоомуудыг хараад аав ээжээсээ ингээ аваад өгөөч гэж гуйж шалдаг байсан тийм үү? Гэтэл тэдгээр тоглоомууд нь хуруу шатаасан, зарим нь нүд сохолсон, зарим тоглоомууд нь бүр цацвар идэвхт уран агуулсан бол яах вэ? За, Темковын дараагийн бичлэгэндээ тавтамаар л. За, 90 дугаар дээр та бүхэнд юу бэлдсэн бэ гэхээр утгагүй 6 сарын 1 болох ч байгаа. Энэхүү баярыг тохиолдуулаад хизээж тоглож болохгүй 9 одоо аимшигтай бөгөөд аюултай тоглоомуудыг хамтаа мэдчих болно. За, тэгээд энэхүү баримтад болохоор миний хүүхэд байхдаа тоглож ирсэн одоо тэр тоглоомууд хүртэл одоо аюултай байсан би өөр мэдчих авсан. Энэхүү дугаараар дамжуулаад та бүхэнд ямар тааш одоо энэ тоглоомуудыг бити тоглоорой гэдэг үүднээс сэрэмжлүүлэг болгож одоо бэлэн хүргэж байгаа шүү. За тэгээд ийм тоглоомууд дэлхийд бүтээгдчихсэн гэхээр та бүхэнд илүү сонирхолтой байх бах. Та нар бичлэг хийсэн мөн лайк дараагүй саба дараач дэмжиж бити мартаарай. Бид тутахгүй 200,000 subscribe хүрэх гэж байна. Намайг өдөр хүртэл дэмжсээр ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Одоо бичлэгээ орцгоё. За тэгэхээр эхний баримт 1963 онд аав ээж хоёр тогооны дэргэд байж хад хүүхдүүд нь голцоог саад болдог байсан байна. Энэ үед болохоор Hasbro гэдэг компани яг үүнийг ойлгоод нэг өдөр дэлгүүрийн тавир дээр болохоор Easy Bake Oven гэх нэртэй тоглоом гарч ирсэн байна. Энэ тоглоомоор дамжуулан хүүхэд ганцаараа хоол хийчихнэ. Гэтэл тогоо нь болохоор 100 ваттын чийдингийн одоо дулаанаар хоол чандаг байсан байна. Гэрийн ердийн чийдэн болохоор 60 ватт байдаг. Харин энэ тоглоом нь болохоор 375 хим хүртэл бол халдаг байсан байна. Яг л одоо жинхэнэ тогоо шиг 2006 онд болохоор шин загвар гарсан хүүхдүүд бол маш их дурлаж эхэлсэн. Гэвч хаалганых нь нөхөр нь болохоор хүүхдийн хуруу бол багтахаар байсан юм байна. Хэрвээ хуруугаа хийчих юм бол хүүхд 375 химийн халуунд бол хуруугаа түлэх аюултай. Тэгэд ийм аюултай тоглоомоос болж яасан бэ гэхээр 240 гаруй хүүхэд гэмтсэний дараа 2007 онд энэхүү тоглоом бүр утгаараа татан бугдсан байна. Тэгэд нэг аимшигтай болсон зүйл нь юу вэ гэхээр 5 настай хүүхдийн хуруу хэсэгчлэн тасарч байсан тохиолдол байсан байна. Йоо гэхдээ үүндээ юу гэсэн үг юм бэ? 375 хим хүртэл халдаг хүүхдийн тоглоом байсан гэдэг чинь одоо энэ яг үндэ тоглоом уу эсвэл жинхэнэ амьд тогоо юу? Тэгээд бас ус чинь 100 градусд буцалдаг үстэй. Тэгэхээр 705 хим хүртэл халдаг тоглоом гэхээр чинь бараг плетиг яваад байгаа юм шүү байж. Таад минь ийм тоглоомтой таарах юм бол хизээж бити аваарай. Мөн тэгээд зөксгөр хэрвээ та бүхэнд эдгээр тоглоомуудаас таарчсан тохиолдол байх юм бол хизээж тэр тоглоомыг бити худалдаж аваарай гэж хатуу захимаарай шүү. Бүр хатуу захиж байгаа шүү. За тэгэхээр дараагийн тоглоом 1963 онд болохоор Son of Flubber гэдэг нэртэй кино гарч ирсэн. Үзэгчид тэр кинон дээр гардаг одоо шидэт наалтамхай зүйлд маш их дурлж эхэлсэн байна. Тэгэж яасан бэ гэхээр Hasbro гэдэг компани тэр одоо зүйлийг ажиглаад тэрхүү жилдээ жинхэнэ одоо Flubber гэдэг нэртэй тоглоом гаргаж ирсэн байна. Тэр тоглоом нь болохоор сундаг, урдаг, хэлбэрээ бас хадгалт юм байна. Тэгэж яасан бэ гэхээр хүүхдүүд маш их хэмжээний худалдаа авалт хийгээд сая ширхэг бол зарагдаж ирсэн байна. Гэтэл яасан бэ гэхээр эцэг эхчүүдээс гомдол ирээд хүүхдүүдийн хоолой нь өвдсөн, арьсан нь улаасан, бие дээр нь тууралт өгсөн гэх мэтчлэн бол одоо гомдол ирсэн байна. Судалгаагаар яасан бэ гэхээр Flubber гэдэг нэртэй тоглоомоос бол хүүхдүүдийн 35% нь тууралт гарсан гэдэг одоо онш тавьсан юм байна. Энэхүү тоглоомыг үйлдвэрлэсний дараа 1600 гаруй гомдол ирсний дараа 1963 оны 5 сард Flubber гэдэг нэртэй тоглоом бүр мөсөн татан бугдсан байна. Тэгээд зөксөхгүй шинэ асуудал гарч ирсэн. Тэр нь юу гэхээр Flubber гэдэг нэртэй тоглоом нь одоо шатамхай биш учраас шатаж устгах боломжгүй байгаад бүр далайн иргэдээр булж устгах гэсэн юм байна. Гэхдээ миний бодлоор булж байгаа гэдэг нэрийтлэр бараг л байгаль орчлон хордуулаад байгаа юм шүү. Тэгээ зөксөхгүй шатаад устгадаг тоглоом гэж одоо юу гэсэн үг юм бэ? Ямар одоо Terminator байгаа шүү дээ. За тэгэхээр дараагийн аюултай тоглоом 1983 онд бол болж исэн байна. Тэр жил болохоор хамгийн эрэлттэй тоглоомын нэг байсан Cabbage Patch Kids гэдэг нэртэй хүүхэлдэйд юм байна. Харахад тийм ч сайхан биш. Энэхүү тоглоомыг тухайд худалдаж авахын тулд яаж исэн бэ гэхээр хүүхдүүд бүр ингэ дараалж зогсоод бүр зодон хэрүүл гарч одоо хүүхдүүдэд авч өгчээсэн тийм тохиолдол байсан юм байна. 1996 онд болохоор Metal гэдэг компани шинэ загвараа гаргаж тухайн тоглоомын дараагийн төрөл болох Snack Time Cabbage Patch Kids гэдэг нэртэй тоглоом гаргасан байна. Энэхүү хүүхэлдээ нь болохоор амандаа хийсэн хуванцар хоолыг металл дугуугаар дотогш бол татан оруулдаг байсан юм байна. Гэтэл нэг том асуудал үүссэн. Тэр нь юу вэ гэхээр тэр металл дугуй хуванцар хоол болон хүний хуруу үсийг ялгадаггүй байсан юм байна. Дор хаяж 35 хүүхдийн үс хуруу тэр одоо металл дугуй руу орж гацчихсан тохиолдол цөөнгүй байсан юм байна. Тэгэж яасан бэ гэхээр Metal гэдэг компани бүгдийг буцааж татан авалт хийсэн юм байна. Гэтэ энэ тоглоомыг харахад ч аимшигтай шүү дээ. Галзуу гэхэд үнэхээр багтахаар тоглоом байна.
Хүлээгээрэй. Хүүхдийн баяраар хитүүлээ тоглоом худалдаж авч тоглож ирсний оронд илүү сонирхолтой зүйл хийвэл яах вэ? Энэ жил Step Arena дээр 5 сарын 30, 31, 6 сарын 1-нд Happy Monster гээд маш том арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Урд өмнө харагдаагүй хөөрдөн хөрхөн амьтад утсаа орлох завгүй өөрийгөө сорих, туршиж үзэх хурлаан тэмцээнүүд, хэний ч үзэж амжаагүй хүүхэлдэйн жүжиг, цирк, шоу тоглолтууд, төөрдөх байшин, мөсөн гулгуур, гэр бүлээрээ өсөж тоглох аврах том тоглоом гээд үзээгүй шин зүйлсээ үзэж мэдэрч гайхаж гэр бүл найз нөхдөдөө дурсамж бүтээх магадгүй бүр ядаргаагаа тайлах боломжийг Happy Monster бидэнд өгч байна. Энэ өдөр би ч бас очих болно. Хамтдаа Happy Monster дээр уулзцгаая. Тасалбарыг Ticket.cg-ийн, Shopee.cg-ийн энд харагдж байгаа сайт болон газруудаар авах боломжтой шүү. За тэгэхээр дөрөв дэх аюултай тоглоом. Barbie гэдэг хүүхлээ гарах хөдөлгөөр охтуудын хувьд дэлхийд дээрх хамгийн сайхан тоглоомыг олсон гэж бодсон. Гэтэл 1994 онд болохоор Sky Dancer гэх нэртэй тоглоом гарсан. Энэхүү тоглоомын давуу тал нь болохоор тэдгээр тоглоомууд нь бүр нисдэг юм байна. Гэтэл нэг том асуудал гарсан нь юу вэ гэхээр хаашаа нисэхийг хинч тааварлахын аргагүй байсан юм байна. Жишээлх юм бол ширээ рүү, эсвэл хан руу, эсвэл хүний нүд рүү гэх мэтчлэн. Тэрхүү тоглоомын далавч нь хэдий хөөсөр хийсэн гэсэн маш хурцтай ирдэг учраас хүний биед бол өвдөлтийг авчирдаг юм байна. Зарим хүүхдүүдийн хувьд болохоор энд нь биед нь сүргээр нөлөө үзүүлж, зарим хүүхдүүдийн шүдийг хуугалж, бүүч ноцтой гэмтэл авсан гэдэг дуудлага ирж ирсэн юм байна. Тэгэж яасан бэ гэхээр 100 гаруй гэмтлийн тайлан гарсны дараа 2000 онд 9 сая Sky Dancer тоглоомыг эргүүлж татсан юм байна. Гэтэ би жоохон бахта энэ тоглоомыг харж ирсэн шүү дээ. Та нарын зарим шас мэдэх бах те. Ийм аюултай байсан, үнэхээр бодоогүй байсан юм байна. За тэгэхээр 5 дахь аюултай тоглоом. За 1950 онд болохоор цагиргыг бэлхүүсэнд эргүүлдэг тоглоом бол үнэхээр дэлгэрж исэн. Үүнийг ажигласан Transformer гэдэг компани 1965 онд Swing Wing гэдэг нэртэй тоглоом гаргаж ирсэн байна. Энэхүү тоглоом нь болохоор малгай өмсөн үглээ тэрхүү малгай нь болохоор 3 тууз унжаад тэр туузаа эргүүлж тоглодог тийм тоглоом бүтээсэн байна. Рекламынх нь видео нь болохоор хүүхдүүд энэхүү тоглоомыг тоглож байгаа эргүүлж байгаа инээж байгаа тийм видео бол байсан. Гэтэл бодит амьдрал дээр тэс үр байсан юм байна. Ердөө хитгэн хоног тоглоод хүүхдүүдийн хүзүүн өвдөж толгоон тухай мөчд бол эргэж эхэлсэн. Мөн тэгээ зөксөхгүй зарим хүүхдүүд хүртэл хүнд гэмтэл авч ирсэн байна. Энэхүү тоглоомын дараа тухайн компани хизээж буцаж тоглоомуудад татаж аваагүй. Transformer гэдэг компани зүгээр л чимээгүй үйлдвэрлэлээ зогсоосон юм байна. Та нар нэмжлэгийг харж байна уу? Миний лав оролт тацал биш үү наа. Би бол 10 эргүүлээл ингээд толгой эргээ унах хаа. За тэгэхээр 6 дахь аюултай тоглоом. Утсан дээр 2 шиг бөмбөлөг 50 гутлаа ингээ эргүүлж тоглодог тийм Clack гэдэг нэртэй тоглоом 1960-аас 70 оны үед болохоор маш хүүхдүүд эрэлттэй байсан тоглоом юм байна. Энэ тоглоом нь болохоор ингээ 2 бөмбөлөг нь хоорондоо хавьж дуурдгаараа их давуу талтай байсан. Гэтэл нэг асуудал гарсан юм нь юу вэ гэхээр 2 бөмбөлийг хитрхи хурдан эргүүлэгдээд хоорондоо мөргөлдөх юм бол тухайн шил нь хагарч хүүхдүүдийн гар, нүүр, бүр нүд рүү хүртэл ингээ орж исэн тохиолдол цөөнгүй байсан юм байна. Хожим ясан гэхээр тухайн тоглоомын үйлдвэрсэн компани 2 хуванцар бөмбөлөгтэйгээр дахиж хизээж тесэрч хагарахгүй гэж сурчлагаа хийж исэн юм байна. Гэтэл ясан гэхээр туршилтаар дахин тесэрч хагарсан юм байна. Тэгээд ясан гэхээр 1985 онд Аризона мужийн цагдаа нар дангаараа 4600 гаруй тоглоомыг хурааж авсан юм байна. Гэтэ хүүхдийн нүүр нүдлөө орно гэдэг чи яаж исэн аюул талтай. Тэгээд хамгийн амар шил байсан гэдэг чи юу гэсэн. За тэгэхээр 7 дахь аимшигтай тоглоом. 1940 онд болохоор хүүхдүүд тоглоом буугаар тоглохыг бол маш их сонирхож байсан үе байсан байна. Энэхүү хүүхдүүдийн сонирхлыг анзаарсан Austin Magic Pistol гэдэг нэртэй нэгэн компани тиймэрхүү тоглоом зохион бүтээсэн байна. Энэхүү тоглоом нь болохоор бусдаасаа нэг онцгорсон зүйл нь буу ажиллахын тулд calcium carbide гэдэг нэртэй химийн бодис хэрэгтэй байд юм байна. Тэрхүү бодисээр ус тусаахан болвол acetylene гэх нэртэй хий үүсгэж юм байна. Тэгээ тэрхүү хий нь болохоор бүр ингээд шатамхай хий байдаг. Товчондоо юу гэсэн үг вэ гэхээр тухайн буу жинхэнэ тесэрдэг тийм буу байсан байна. Буунаас гарах дөлн нь болохоор 8 диаметр хүртэл хурцтай байсан байна. Тэгээд эцэст нь 1949 онд Америк нэгдсэн улсын засгийн газар энэхүү тоглоомыг аюултай гэж үзээд татан болгосон байна. Тэгсэн хэдий ч 1 жил гаруй хүүхдүүдийн гарт тухайн тоглоом байсаар хിവэрсэн байна. Гэхдээ та бодоод үзтээ calcium carbide гэдэг нэртэй химийн бодистой тоглоом байсан гэдэг чи энэхүү буугаар чинь буудуулах юм бол хүн үхэн нэстэй. Үнэхээр аимшигтай. За тэгэхээр сүүлээсээ 2 дахь баримт. За 1950-ад оны ихээр Lawn Darts гэдэг нэртэй тоглоом нэлээд дэлгэрсэн байна. Гэрийнхаа хашаандаа гэр бүлээр тоглодог тиймэрхүү тоглоом байдаг. Энэхүү тоглоом нь болохоор хөрсөндөө байрлуулсан тойрог руу тухайн дартсыг шидээд хамгийн их оноо авч чадсан хүн нь болохоор тухайн тоглоомд ялдаг байгаа. Гэтэ тэрхүү тоглоом нь болохоор 12 инч урт, хурц металл үзүүртэй. Хүүхдүүд хурц металл объектыг болохоор агаарт хөргөж газарт дуусныхаа дараа очиж авдаг байгаа. Гэтэл яасан бэхээр 1970 онд энэхүү тоглоомыг аюултай гэж зарлаад зарлах хуудас нааж тухайн тоглоомыг аюултай гэж зарласан.
Гэтэл яасан бэ гэхээр зарагцаар байсан юм байна. Тэгээд 1988 онд болохоор Америкийн нэгдсэн улсаас энэхүү тоглоомыг бүр хатуу хорьсон. Хорьсыг хэдэж хитрхи оройтчихсан байсан. Яасан бэ гэхээр хорхоос өмнө 8 жилд 6000 гаруй удаа Америк хүн гэмтсэн юм байна. Тэдний 80% нь болохоор 15 наснаас доош насны хүүхдүүд бол байсан. Ослын гол шалтгаан нь болохоор нүүр толгой руу нэвтэрч орсон гэх одоо онцтой байсан юм байна. Гэтэ ийм том дарцаар чинь толгой нүдлүүгээ харуулах юм бол угаасаа 6000 хүн гэмтэх нь аргагүй үстэй. Энэ тоглоомыг амьдралдаа хизээж битгий тоглоорой. За тэгэхээр сүүлийн аюултай тоглоом. 1990 онд болохоор матарны шүдний эмч буюу Crocodile Dentist гэдэг нэртэй тоглоом нэлээд дэлгэрсэн байна. Тухайн тоглоомын санаа нь болохоор матарны шүд дээр нэг нэгээр ээлж дарах юм бол хэрвээ буруу шүднээр нь дарах юм бол шууд хурыг нь хаздаг тийм тоглоом байгаа. Энэхүү тоглоомд болохоор хүүхдүүд гэлгүй одоо том хүн шүлт дурлаж айдас болон хөгжлөө байдал хоёрыг холсон одоо үнэхээр сонирхолтой тоглоом гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гэтэл маш том асуудал гарсан. Тэр нь юу гэхээр матарны хазах хурд нь хитрхи хурдан байсан. Олон хүмүүс хуруугаа одоо буцаж татаж авах боломжгүй бол байсан юм байна. Тэгээд яасан бэхээр хүүхдүүд эцэгчүүд энэхүү тоглоомоос бол айж эхэлсэн байна. Тоглоомын компани тухайн үеийн одоо асуудлыг хараад шийдэл гаргаж матарны одоо хазах хурдыг удаашруулсан байна. Хэдий энэхүү шийдвэрийг гаргасансандаа дахин нэг асуудал гарсан юу гэхээр хүн одоо тоглоход үнэхээр урамгүй болчихсон тоглоом болчихсон байна. Тэгэж яасан бэ гэхээр энэхүү тоглоом болохоор өдгөө хүртэл борлуулагдаж ирсэн хэвээр байгаа юм байна. Та нар энэ тоглоомыг мэдэн шүү дээ. Угаасаа хуруугаа хазуулахгүй ингээд татаж авах магадлал угаасаа л баг байдгүй үстэй. Гэхдээ ийм хурдтай хазгаар чинь яг үндэ хэний ч хуруу гэмтэж тасарна үстэй. Яа ихтэй бас аймаг утгах хаа. За тэгээд энэ хүрээ дугаар минь өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараа саботаж дэмжиж битэн мартаарай. Part 2 дээр дахин одоо 8 одоо аюултай тоглоом үлдсэн байгаа. Та бүхэн part 2-ыг үзэх хүсэн бол коммент дээр бичүүлдэгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.